Та бүхэн сайн байцгаана уу? Бид бүрэлдэхүүн лувсан багшийн карма, шүтэн барилдлага, дахин төрөл гэдэг хичээлийг сонсож байна. Яагаад бид дахин төрдөг вэ гэдэг нэртэй хичээл байгаа. За энэ удаагийн хичээл дээр хүмүүсээс ирсэн асуултанд цөөхөн хэдэн асуултанд хариулж эхэлнэ. Эхлээд бид хариулна. Миний хичээл дуусаагүй байгаа учраас миний хариулт одоо хэр их утга төгөлдөр сонсогдохыг мэдэхгүй. Тэгэхдээ хэдэн асуулт авъя. За эхний асуулт Римбуче бидний энэ сансар бас л адилхан төөрөгдлөө. Энэ сансрын орш хүч нь өөрөө бас төөрөгдөл үсттэй гэсэн асуулт байна. За энэ асуултанд би товчоор хэлэхэд тийм ээ гэж хариулна. Буддизмд бид өөрсдийнхөө ертөнцид төрдөг. Бид өөрсдийнхөө ертөнцид амьдардаг. Тэгээд бид өөрсдийнхөө ертөнцийг аваад хураагддаг гэж үздэг. Тэгэхдээ та энэ сансар гэдэг чинь төөрөгдөл үсттэй гэж асуусан болохоор би тийм ээ гэж хариулж байгаа төөрөгдөл. Тэгэхдээ энэ карма гэж огт юу ч байхгүй гэсэн үг биш юм шүү дээ. Карма танд бүрэн хэмжээгээр нөлөөлөд танд идлүүлэх юм уу, идлүүлээд амсуулах юм уу, амсуулж байгаа. Хичнээн төөрөгдөл гэд тэр яг бүрэн хэмжээгээр ажиллаж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Энэ карманаас болоод та маш өвдөлттэй амьдралыг ч өнгөрөөж болно. Та маш жаргалтай амьдралыг ч өнгөрөх бололцоотой. За эдгээрээр зогсохгүй мөн танд амар амгалантай амьдрах ч тийм бололцоог амсуулж мэдэх юм аа. Тэгээд энэ амар амгалан хэрвээ танд карма өгч чадаж байгаа бол эн чинь таны тэр туйлын амар амгалан болохын суурь нь болж өгдөг. Тэгэхдээ энд та нарын ойлгох зүйл юу вэ гэх юм бол сансар чинь бидний төөрөгдөлтэй бидний төөрөгдлөөр үссэн юм а гэд хамаарахгүй энэ надад ямар ч хамаагүй гэж бодож болохгүй. Үеийн өөр гэдэг бол ерөөсөө гарцаа байхгүй ямарчлан та ямар л зүйл үйлдсэн түүнийгээ яг түнчлэн амснаа гэсэн үг. Тийм учраас ойлгох хэрэгтэй, энэ хуулийг хүндлэх хэрэгтэй гэд яриад байгаа юм шүү дээ. Сансрын энэ орчлон хичнээн төөрөгдөл гэд яг өвдөлтийг амсахад үнэхээр өвдөлттэй байдаг үстэй. Энийг биднээс эн чин төөрөгдөл шүү гэж хичнээн хэлээд тэр өвдөлттэй хിവэрэл байна. Өвдөж байгаа бол та өвдөлтийг үнэхэрийн амсна. Түүнтэй адилхан жаргалтай мэдрэмж, жаргалтай сайхан явдал тохиолдоход бид жаргалыг үнэхэрийн амсдаг. Амар амгалантай сайхан байдлыг ч гэсэн бид яг бичлэн амсдаг. Тэгэхээр энэ бүхэн чинь төөрөгдөл юм шүү дээ гэж хэлэхдээ бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. За дараагийн асуулт. Римбуче. Ингээд маш их өвдөлттэй явдал юм уу, маш их гашуутай ч юм уу, маш юм муу явдал бидэнд тохиолдоход энэ 12 шүтэн барилгын яг аль нь дээр нь биднээс төвлөрөх ёстой вэ гэсэн асуулт байна. За энэ 12 шүтэн барилдлага гэдэг бол маш ерөнхий, тэгээд маш том зургаар харуулсан тийм амьдралын эргэлт юм а. Энийг бид яг өдөр тутам өөртөө тохиолдож байгаа явдал болгонтой энэ нь тэрнээс болсон гэж ингэж холбож ярих бол арга байхгүй. За тэгвэл ингээд та хэрвээ яг үнэхээр энэ одоо ингээд холбоотой байлгаад үзье гэж бодох юм бол 8 9 дугаар энэ барилдлагатай. Энэ хэлхээний 12 хэлхээ зүйл байгаа шүү дээ. Энийг чинь 8 9 дугаарх буюу шунал зуралттай илүү ойр холбоотой гэж би хэлнэ. За ингээд хэрвээ тийм тохиолдолд би одоо яг яах ёстой вэ гэж хэрвээ надаас асууж байгаа бол та сэтгэлээ
тэнцвэртэй байдалд, тайван байдалд л оруулах хэрэгтэй. Тэгээд аль болох өөдрөг тал руугаа. Одоо жишээлбэл энэ танд гүнхтэй явдал тохиолдсон байгаа тохиолдолд та сэтгэлээ аль болох өөдрөг байлгахыг хичээх хэрэгтэй. За ингээд одоо тийм хөгжилтэй сэргэлэн хүмүүстэй уулзсан уу? Одоо ийм өөдрөг тийм сайхан зүйлсийн талаар ярилцсан уу? Яадагсан ч ямар ч гэсэн сэтгэлээ дээш нь өргөхийг зорих ёстой. Тэгэхээр сэтгэлээ тэнцвэртэй байдалд оруулна гэдэг нь хит хөөрөгч биш, хит гуниглахч биш, яг нэг юм саармаг байдалд тэгээд тайван байдалд оруулаад тэнд нь барьж байхыг хичээх хэрэгтэй. За дараагийн асуулт. Тэнгэрийн оронд зовлон байгаа юу? Байдаг бол ямар зовлон байдаг вэ? Тэнгэрийн орны зовлон хүний төрлийн зовлонтой адилхан уу гэсэн асуулт байна. За та бүхэн 3 төрлийн зовлон байдгийг санаж байгаа бол зовлонгийн зовлон, урвахын зовлон, түгээмэл, хорон үлдэхүйн зовлон гэж байгаа. Зовлонгийн зовлон нь бол голдуу, доод 3 төрөлд байдаг. Би голдуу гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ нь там, бэрд, адгуусны төрлүүдэд голдуу тэр хамгийн тааламжгүй мэдрэмжтэй зовлонгийн зовлон байдаг байна. За тэгээд хүний орчлон болон хүсэл ертөнцийн тэнгэрийн зарим орнуудад. Тэнгэрийн орны чинь зарим нь хүсэл ертөнцөд, зарим нь дүрс ертөнцөд хамаардаг байгаа. Олон тэнгэрийн орн байх нь шүү дээ. Тэгэхээр хүний төрөл болон хүсэл ертөнцийн тэнгэрийн төрлүүд одоо энэ урвахын зовлонг голдуу идэлдэг юм аа. Тэнгэр болон хүний тэр дүрс ертөнцийн хүсэл ертөнцийн тэнгэр болон хүний ертөнцид тааламжтай мэдрэмж голдуу байдаг. Тэр тааламжтай мэдрэмж өөрөө зовлон биш. Тэгтээ тэр тааламжтай мэдрэмж биднийг зовлонд хөтөлж болдог. Учираас энийг урвахын зовлон гэж нэрлэдэг юм аа. За ингээд хэрвээ би андуураагүй бол хүсэл ертөнцийн тэнгэрийн орон 4 байгаа. Дүрс ертөнцийн тэнгэрийн орон 18 байгаа. Дүрсгүй ертөнцид 4 тэнгэрийн орон байгаа. Тэгэхээр энэ дүрс болон дүрсгүй тэнгэр нь маш өндөр зэрэглэлийн тэнгэрүүд гэсэн үг. За одоо тэгвэл тэр дүрс болон дүрсгүй тэнгэрийн ертөнцид зовлон байдгүй гэвэл байдаг. Тэгвэл тэр тааламжгүй мэдрэмжтэй энэ зовлонгийн зовлон уу гэвэл үгүй. Тааламжтай мэдрэмжтэй энэ урвахын зовлон уу гэвэл бас үгүй. Тэдэнд байж байгаа тэр зовлон бол одоо нөгөө нуугдмал зовлон буюу түгээмэл хорон үлдэхүйн зовлон тэдэнд байдаг. За түгээмэл хорон үлдэхүйн зовлон гэдэг бол бидэнтэй адилхан энэ зовлонгийн зовлон одоо энэ яалтчгүй зовлон биш, энэ зовлон болоо хуурчдаг тэр жаргалтай мэдрэмж биш, саармаг мэдрэмж юм. Энэ яагаад энийг зовлон гэдэг нэ гэвэл энэ нөхцөлдөж бүтсэн байхгүй. Энэ мөх биш гэсэн үг. Энийг бас алдаж болно. За ингээд хүсэл ертөнцийн тэнгэрүүдийн за бараг нэг өдөр нь бидний ертөнцийн 500 жилтэй ч тэнцэж магадгүй. За тэгээд дээшлэх тусам нас нь нэмэгдээд дүрст тэнгэрийн тэнгэрүүдийн насны хэмжээ маш урт. Дүрсгүй тэнгэрүүдийнх гэхээр бүр түүнээс ч илүү урт. Бараг л үхэл тэднийг мартцсан юм уу гэж хэлмээр. Тийм урт настай байдаг. Бидний энэ ертөнцийн 1 тэрлион жил гэхэд тэдний 1 минут ч байж магадгүй. Тийм орнуудад биш үү? Ном заах ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл тэдэнд ерөөсөө өвдөх зовх юм юур байдаггүй учраас
Юу ч амлаад нэмэр байхгүй. Тэдэнд жаргал бүхэн байгаа. Тэгээд амар амгалантай. Яг амар амгалан ноёрхцсон тийм газар юугаарч тэднийг гайхуулах арга байхгүй. Зүгээр л нэг юм энх амгалан. Юу хэрэгтэй өөр? Хүсэх юм байхгүй ш тэдэнд. Юугаар тэднийг итгүүлэх юм? Ямар тийм гохтыг нь байхгүй ш тэнд. Одоо тийм урт настай одоо хэдэн тэрлион жилд ганц удаа үхдэг. Тийм байгаа тохиолдолд ч үхэл тэднийг мартцсан гэхээс илүү тэд баг үхлийг мартчихж байгаа. Хийсэж ирэхгүй юм шиг үхэл гэж байдаггүй юм шиг л санчдаг баг. Бидний одоо энэ яриад байгаа нөхцөлтмөл оршихуг яриад шүү дээ. Тэдний хувьд тэдний нөхцөл бол хитрхи сайн байхгүй юу? Бүр хитэрчсэн сайн. Маш таатай, ёстой төгс төгөлдөр тийм тухтай орчин. Тэдний хуравч хөдлөж чадахгүй. Яаж тэх юм? За тэгвэл яг эсэргээр нөгөө доогуур заяанд төрсэн амьтдыг нь бодоод үзтээ. Тэдэнд ном заана гитлэн гэгэрнэ гэж яаж ч байх болцоо байхгүй. Дор хаяж тэдэнд ном заая гэхэд биднээс хайрцаж чадахгүй шүү дээ. Ойлголцож чадахгүй шүү дээ. Хэл яриа байхгүй юм чинь. Хэлгийн муухаг юм чинь. Хамгийн тохиромжтой төрөл хүн байгааз хүн биднээс шүү дээ. Бид хайрцангуй сайн нөхцөлд амьдарч чинь. Тэгсэн хэрнээ бидэнд бас асуудал мундахгүй шүү дээ. Асуудал бэрхшээл байхгүй байх гэж байхгүй. Байж л. Яаж игээл нэг зовх юм гараад ирсэн. Яаж игээл нэг бэрхшээл тулгарчсан л. За дараагийн асуулт. Рембуче таны намтар дээр бүрлгүү нинцээ хувилгааны 8 дугаар дүр гэсэн байгаа. Тэгэхээр энэ талаар одоо тодруулж өгөөч гэсэн асуулт байна. За энэ асуултанд би 2 янзаар хариулъя гэж бодлоо. Тэгэхээр одоо хувилгаан бүрлгүү гэдэг бол англиар түлхэхгүй гэсэн байгаа. За энэ бол одоо бурхны хувилгаан лагшин юм шүү дээ. Хэрвээ яг ном судруудад өгүүлсэн тэр хувилгаан лагшин яг мөн бол энэ аль хэдийн гэгэрсэн байдгаал гэсэн үг. Одоо бурхны 3 лагшин гэж байдаг. Номын лагшин, төгс жаргалангийн лагшин, хувилгаан лагшин. Тэгэхээр энэ бүрлгүү гэдэг чинь хувилгаан лагшин юм. Аль хэдийн бурхан зүгээр энд ингээ хувилаад төрсөн байна л гэсэн үг. За бурхны хувьд бол хязгааргүй хувилан үзэгдэх чадaltaй. Тэд зөвхөн одоо хүн тэнгэр болон хувилаа зогсохгүй тэднээс адгуус амтан үнэ малч болоод хувирч болно. Тэгж хувилан төрж болно. Тэгээд бодоод үзэхээр л хэлэхэд амаргүй болчихж байгаа юм л та. Аль нь яг хувилгаан, аль нь хувилаад төрсэн байгаа, аль нь жинхэнэ үнэ юм те хэлэхэд амаргүй болчихж байгаа. Тийм болохоор биднээс ерөөсө гаднаас нь хараад дүгнэлт хийж ерөөсө болохгүй. Бид бусдыг бол хизээч мэдэхгүй байна шүү дээ. Бусдыг хизээ. Гэхдээ та өөрийгөө мэдчихэж байгаа шүү дээ. Та л өөрийгөө мэднэ гэхээс таныг хараад та гэгэрсэн байдгаал байна уу гэдгийг гаднах хүмүүс бол мэдэхгүй. Би гэгэрсэн хүн юм болов гэж бодно гэж байхгүй. Хэрвээ та гэгэрсэн байдгаал бол та би гэгэрсэн болов би гэгэрээгүй болов гэсэн бодол танд байхгүй гэсэн үг. Хэрвээ та би одоо гэгэрсэн болов гэгэрээгүй болов гэж бодож байгаа бол санаа зовсны ерөөсөө хэрэггүй танд тийм бодол төрж байгаа бол та гэгэрээгүй байна. Тэгэхээр
ерөөсөө тийм ямар нэгэн эргэлзээ байгаа л бол тэр гэгэрээгүй хүн байна гэдг нь тодорхой гэдэг шүү дээ. За тэгэл бурхны одоо хайр инэрлийн бэлэгдэл нь чанар эсэг бурхан, хүч чадлын бэлэгдэл нь очирван бурхан, бэлэг билгүүний бэлэгдэл нь манжуушри бурхан. Дайрах гэх юм бол бурхны одоо үйлсийг бэлэгдсэн бэлэгдэл нь. За тэгэхээр та нар миний талаар асуусан, миний одоо энэ хувилгаан дүрийн талаар. Тэгэхээр төвдөд бол ийм хувилгаан тодруулдаг заншилтай. Энэ бол одоо маш ашигтай. Тэгээд одоо хүртэл маш ашигтай нь илэрхий болцсон ийм систем. Тэгээд та бүхэн сонирхолж хэлэхэд 14 дугаар далай багш өөрийгөө 13 дугаар Далай ламын үргэлжлэл гэж үздэг юм аа. Тэр энэ тухайгаа ярьж исэн. Тэгвэл яг хуу маш одоо хүчтэй барилдлага байна гэж ярьдаг болохоос биш, тэр яг үргэлжлэн өөрийгөө гэж бол ярьдаггүй. За ингээд яг бүх үйлсийг нь гүйцэлдүүлээд үргэлжлүүлээд явж байгаа нь үнэхээр их ашиг тустай болохоос биш, заавал яг үргэлжлэн байх албагүй маа гэдгийг та бүхэн эндээс харсан байх. Яг жинхэнэ дүрийн хувилгаан яг хувилаад төрсөн тийм хувилгаанч байгаа. Мөн одоо бас яг үргэлжлэн биш тийм хувилгаад ч бас бий гэж би хэлэх гэсэн юм аа. За инхээр хүний хувилгаан болж төрнө гэдэг нь одоо лагшин зарлиг тааллынх нь лагшных нь хувилгаан, зарлагийнх нь хувилгаан, тааллынх нь хувилгаан зэрэг байгаа. Түрүү хэлсэн ясаар бурхны энэрл нэгүслийн хувилгаан нь жарасыг бурхан юмаа гэж ярьсан, тэрнтэй л адилхан. Тэгээ миний өөх хариулт бүрлгүү гэдэг энэ нэрэнд маш их хүч агуулгаж байгаа. За тэгээд маш их айдастай агуулгаж байгаа. Тэр бол гарцаа байхгүй. За ингээд эгэл чирийн хүмүүсийн хувьд үүлийн эрхээр төрөөд амьдарч хагаад үүлийн эрхээр өнгөрдөг. За тэдэнд бол одоо төрлөө авахд сонголт байдаггүй. Тэгээд өөхөхгүй талаар ч гэсэн сонголт байдаггүй. Тэгвэл зарим хүмүүс, зарим бясалгагч бүтээлч хүмүүс тэд ухамсартайгаар төрдөг гэсэн үг. Зориудаар. Тэгсэн мөртлөө харин одоо яг насан үүд болохдоо яг тийм ухамсараа хадгалж чадахгүй ч бас бий. Тэгэхээр төрхийн хувьд тэдэнд тодорхой хэмжээний сонголт байна гэсэн үг. Тодорхой хувиар тэд өөрийнхөө хаана төрөх вэ, хаана төрөл авах вэ гэдгээ бага саг хувиар одоо ингээд захирч чадаад байна шүү дээ. Тэд яг үеийн хүлээснээс салцсан уу гэвэл салаагүй. Тэгвэл тэд маш их дадлага бясалгал бүтээл хийжснийхаа хариуд гэх юм уу хийжснийхаа ачаар тодорхой хэмжээгээр ухамсараа удирдаад за би энд ингээд ингэж төрьё гэж ингэж удирдах бололцоо байдгаа л гэсэн үг. За тэгвэл тэрнээс дээгүүр одоо зэрэглэлийн хувилгаад бас байна. Далавагш шиг, одоо пеншн лам шиг, пеншн лама, гармава гэдэг ийм гайхамшигтай хувилгаад бол бий. За тийм хүмүүс бол зориуд төрлөө сонгож авдаг. Тэгээд одоо зориуд биш санамсаргүй төрөл авчихсан мэтэр тэгж одоо дүр эсгэж амьдардаг. Тэд зүгээр л яг эгэл жирийн хүмүүс шиг ингэж амьдарч байгаа л тэгэл бусдын тусыг хийж явдаг. За тэгвэл эдгээрээс гадна одоо ёстой жинхэнэ гэгэрсэн бодгалууд гэж бас байна. За тийм бодгалууд бол зүгээр төрөхтөөч
ухамсартайгаар төрөөд зориудаар амьдраад өөхөхтэйч зориуд тэд бүр ухамсараа бүрэн хянчихсан тийм байдалтай байдаг. Тэд яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол бусдад туслах гэж л, бусдын тусын тулд л. Тэд хэрвээ бусдад туслая гэж бодож байгаа бол тэд ингэж бидэнтэй адилхан хүний дүрээр төрөхөс арга байхгүй. Тэгжиж л бидэнд туслахаас өшөө аргагүй тийм нөхцөл бас байдаг байна шүү дээ. Хүний ертөнцид ирж хүнд туслах чагаа бол хүний дүрээр л ирэх ёстой гэсэн үг л дээ. Тийм бодгалуудын хувьд бол гадна талаас нь харахад эгэлжирийн бидэн шиг дүртэй дотоод сэтгэлийн хувьд бол гэгэрсэн бодгалууд байдаг байна. За миний хувьд бол Нинтсэ ламын 8 дугаар төрийн хувилгаан би энэ нэрийг хүндэлдэг. За энэ нэр бол маш адисттай нэр гэдэг нь гарцаагүй. Тэгээд ч альва зүйлийг хийж бүтээхэд энэ бол маш тустай систем юм а. Энэ хойд төр тодруулдаг бол маш ашигтай систем ээ гэж би хэлнэ. Энд би нэг зүйлийг нэмж хэлэхэд би бол өнгөрсөн төрлөө санахгүй байна уу? Би өнгөрсөн төрлөө бол сандаггүй. За ингээд үгээр өнөөдрийн асуулт хариулт одоо өндөрлөж байна. Ингээд бид хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд бид 12 шүтэн барилга карманы талаар ярьж байгаа. Альва юмд одоо итгэх итгэл гэж байдаг бол карманд итгэх хэрэгтэй гэж би өчигдөр ярьсан. За тэгэхээр энэ итгэл бол дотроо хоёр янз байгаа. Нэг нь бол сохроор итгэх, нөгөөх нь бол зориудаар, оюунлагаар итгэх гэж байгаа. За ингээд яг өөрийнхөө мэдрээгүй, өөрийнхөө яг одоо олж тогтоогоогүй тийм байдлаар альва зүйлд итгэхийг бид сохор итгэл гэж нэрлэдэг. Яг өөрөө мэдрээд, өөрөө олж тогтоогоод гарцаагүй юм байна гэсэн тийм итгэлд хүрэх юм бол түүнийг бид оюунлаг итгэл гэж нэрлэдэг байна. За өнөөдрийн бидний энэ судалж байгаа 12 шүтэн барилгыг лам нар 1 жил судалдаг. Яг нэг бүтэн жилийн нэг судалдаг. Тийм сэдв юм а. За тэд бол ингээд өдөр болгон бүтэн жил гэсэн үг шүү дээ. Өдөр болгон хэдэн цагийн хичээл ороод тэгээд дараа нь мэтгэлцэн хийдэг. Хичээл мэтгэлцэн гэсэн тийм журмаар явагддаг. Тэгэхээр энэ одоо ямар их зүйл энд яригдах ёстойг та бүхэн ойлгосон байх. Бид бол энд нэг ганц 2 цагийн дотор ингээд багтаагаад ярьчихж байгаа юм шүү дээ. Яг нарийнаар ярих юм бол энэ итгэхийн аргагүй тийм гүнзгий сэдв юм шүү. За ингээд 12 шүтэн барилгын хамгийн ихнийх нь Маргпа буюу муухаг. За энэ муухаг маань дотроо бас 2 янз. За нэг нь бол үйлийн үрийн шалтгаан үйлийн үрд муухарсан муухаг, нөгөөх нь юмсын үнэн мөн чанарыг ойлгоогүй муухаг. Ийм 2 муухаг байна. Бидний энэ хичээл дээр энэ 2 муухагийн эхнийхийг голчлон ярина. Үйлийн үрд муухарсан энэ шалтгаан үрийн хуулийг ойлгоогүй тэр муухагийн талаар бид ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ юмсын үнэн мөн чанарыг ойлгоогүй муухагийн талаар 2 дахь муухагийн талаар ярих юм бол бид хоосон чанарын талаар ярих хэрэгтэй болох юм. Энэ удаагийн хичээл дээр бид хоосон чанар ярихгүй гэж одоо хэлсэн байгаа. Тэгвэл энэ үйлийн үрд муухарсан муухаг гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл 12 шүтэн барилгыг ойлгоогүй байхыг хэлж байгаа. Энээс болоод л бид энэ сансарт эргэлцсээр байгаамаа. За ингээд карма гэд ярихад бидэнд одоо дэлхийн нийтийн нийтлэг нэг карма байна.
бидэнд Европын, Азийн, Африкийн гэд твүүдийн ийм нэг нийтлэг карма байна. За бидэнд улс нийтээрээ нэг нийтлэг карма байна. Улс дотроо хотоороо нэг нийтлэг карматай байна. Хот дотроо дүүргээрээ нэг нийтлэг карматай. Дүүрэг дотроо айл дотор амьдарч байгаа хүн болгон тэр гэр бүлийн нэг нийтлэг карма гэж байна. За тэгээд цаашаага хүн тус бүрийн өөрсдийнх нь карма гэж байна. За ингээд үйл гэдэг бол маш нууц үзэгдэлд багтдаг. Үйлийн ямар үйлээр ямар үр дүн гарчаад байгааг олж тогтооно гэдэг бол маш нууцлаг тийм үзэгдэл юм а гэж тооцдог. Зүгээрч нэг нууцлаг үзэгдэл биш, маш нууц гэдэг шүү дээ. Маш нууцлаг үзэгдэл юм а. За энэ үйлийн эдрээтэй энэ сүлжээг ерөөсөө ойлгох ганц бодгал бол төгс гэгэрсэн бодгал байна гэж. За ингээд бүдүүн төвшөндөө зарим нэгийг нь бид ойлгож болоод байгаа. Бүдүүн төвшөндөө. Харин яг тэр нарийн төвшөнд хүрэхээр энэ бол маш нууцлаг үзэгдэл юм а. За ингээд шүтэн барилгын 2 дугаарт үйл гэж байгаа. Энэ үйл нь дотроо 3 янз. Буянтай үйл, хилэнцтэй үйл, саармаг үйл гэсэн 3 янз байна. Ийм 3 янзын үйлийг бид үлддэг гэсэн үг. Эсвэл буянтай байна, эсвэл нүгэлтэй байна, эсвэл буянтай ч биш, нүгэлтэй ч биш. Тийм үйлийг үлдэж болдог байна. За энэ үйлийг төвдөр дүжид гэдэг байна. Энэ яагаад бидэнд ийм үйлүүд байгаад байна гэхээр муухгаас болоод. За үнэн мөн чанарыг ойлгоогүй тэр муухгаас болоод бидэнд ийм үйлдэл байна. Үнэн мөн чанар гэж юу юм бэ гэхээр хуусан юм а. Хуусан чанар. Юмны хуусан чанартайг ойлгочих юм бол бидэнд зууралт гэж байхгүй. Зууралт гэж байхгүй бол бидэнд үйлдэл гэж байхгүй. Энэ үйл гэдэг юм чинь байхгүй байх юм а гэж. Тэр өөрөөс зурах сэтгэлийг чинь бид муухаг гэж нэрлээд муухаг байхгүй бол үйл байхгүй маа гэж ярьж байгаа юм л да. За энэ 3 төрлийн үйл байна гэсэн. Буянтай үйл, хилэнцтэй үйл, саармаг үйл. Буянтай үйлээр бид сайн төрлийг авна. Хилэнцтэй үйлээр бид муу төрлийг авна. Бидэнд буянтай үйлээр бид сайхан зүйлийг амснаа гэсэн үг. Жаргал амсна. Хилэнцтэй үйлээр бид зовлон амсна. Саармаг үйлээр бид энх амгаланг олж авна. Тэгээд энэ дээрээс биш үү? Энэ зовлонтой мэдрэмж өөрт мөнх биш. Та тэрийг байнга л ингээл яг тэр зовлонтой чигээр нь ингээ байлгаад иж чадахгүй. Мэдээж хинч ингээ зовлонг байлгаад гэж бодохгүй л дээ. Зовлонгоос айлуулах салах юмсан л гэж бодно. Зовлонг байлгаад зовоол бай гэж бодох юм байхгүй. Тэгвэл та тэгж бодлоо ч гэсэн та зовлонг ингээд өөрчлөгдөхгүй байлгаад чадахгүй гэсэн үг. За үүнтэй адилхан тааламжтай мэдрэмжийг ч гэсэн та өөрт хадгалаад явж чадахгүй. Тэр мэдрэмж танд үнэхээр тааламжтай жаргалыг амсуулж байгаа та үргэлж тэрийг байлгаал баймар байгаа тэгсэн ч гэсэн та өөрт хадгалж чадахгүй. За тэгвэл энх амгалантай мэдрэмж тунч амгалантай. Гэхдээ л та тэрийг
байн хадгалаад байж бас чадахгүй. За тэр дөрсгүй тэнгэрийн жаргал гэж түрүүхэн ярьсан. Хэдэн тэрлион жилээр үргэлжилж магадгүй. Инх амгалантай тэр байдал нь хичнээн удаад ч ялгаа байхгүй. Тэр бас л төгсгөлтэй маа гэж. Нэг өдөр дуусах цаг ирнэ. Тэгэхээр энд зууралт гэж байдаггүй бол танд ийм мэдрэмжүүд өгн байхгүй юм. Хэрвээ та энэ зовлонгоос зураагүй байсан бол та тэрнээс зовлонгоос салъя гэж бодохгүй байх байсан. Та одоо зууралтгүй байсан бол та тэр жаргалд тэгж тачаахгүй байх байсан. Зууралтгүй байсан бол та энэ инх амгалан ч гэсэн алдчихгүймсан гэж ингэж одоо зовхгүй байх байсан. Энэ бүхний чинь шалтгаан нь тэр зууралт байгаа юм. Татгалзаж байгаа бүгдээрээ энэ зууралтнаас шалтгаалаад явагдаад байгааг харж байгааз. Юунд татагдаад байна гэхээр жаргал татагдаад, юунаас татгалзаад байна гэхээр зовлонгоос татгалзаж байгаа. Энэ гуравч нь гуруула зууралтнаас шалтгаалаад явагдаж байгаа юм. Тэгээ яагаад тэр зууралт байгаа юм бэ гэхээр үнний мөн чанарыг ойлгоогүй муухгаас болж байгаа маа гэж. За 12 шүтэн барилгын 3 дугаарх нь ухамсар. За энийг төвдөр number Sheva гэдэг. Тэгээд энэ ухамсарын дотроо 2 янз байна. За энэ бол одоо шалтгааныг ухамсарлах ухамсар, үрийг ухамсарлах ухамсар гэж. За энэ шалтгааныг ухамсарлах ухамсар гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхэд тухайн үйлдэлийг одоо тухайн үйлдэлийг хийж байгаа яг тэр цаг мөч чинь бидний ухамсарт тэр улам өрөө үлдээж байгаа яг тэр нь шалтгаан болчихж байгаа байхгүй юу? Тэр цагийг хэлж байгаа. Тэр цаг мөчийг ухамсарлахыг хэлж байгаа. Альва нэгэн үеийн яг үрийг нь суулгах тэр мөчийг хэлж байгаа. За ингээд энэ тарьсан үүр чинь яг ингэж одоо гарч ирж үзэгдэх тэр мөчийг нь үрийг ухамсарлах ухамсар гэж. Шалтгаан ба үр гэдээ яриад байгаа шүү дээ. Нэг нь бол шалтгааныг нөгөөх нь үрийг нь ухамсарлах тэр мөчийг хэлдэг байна. За дараачих нь нэр ба дүрс гэж байгаа. За нэр ба дүрс нь дотроо биеийг бүрдүүлж байгаа нэгэн зүйл, дөрөв нь сэтгэлийн дөрвөн чанар, ингээд бидний 5 цогцыг хэлж байгаамаа. За дараачих нь 6 мэдрэхүй, нүд, чих, хамар, хэл, бие, ухамсарын мэдрэхүй гэсэн ийм 6 мэдрэхүй. За ингээд 6 дахь нь харьцаа. За энэ харьцаа гэдэг нь одоо бидний энэ ухамсарын эрхтэн, ухамсарын объекттэй харьцаж байгаа тэр харьцааг хэлж байгаа. За энэ хоёр хоорондоо ингэж харьцсны дүнд энэ сайхан юм байна, муухай юм байна, саармаг юм байна гэсэн ийм 3 янзын мэдрэмж бидэнд төрхнө. Энэ 3 зүйлийн нэгдлийг бид харьцаа гэж нэрлэж байгаа байхгүй. Альва нэг зүйл ерөөсөө сайхан, муухай, саармаг, сайхан ч биш, муухай ч биш гэсэн ийм 3 байдлаар л бидэнд мэдрэгддэг байх юм. 7 дахь нь мэдрэмж. За одоо мэдрэмж гэхээр энэ саяны бидэнд төрсөн 3 янзын сэтгэгдэл биш, тэрнээс чинь шалтгаалаад бидэнд жаргалтай мэдрэмж, зовлонтой мэдрэмж, саармаг мэдрэмж гэсэн ийм 3 янзын мэдрэмж төрдөг байна. За дараачих нь
Одоо шунал үүснэ. Одоо бид сайханд нь шунана, муухайд нь дургуутсна. Шунах, дургуутсах гэсэн энэ хоёр чинь хоёулаа нэг нь одоо таалж байгаа, нэг нь үл таалж байгаа ийм хоёр төрлийн шунал байх нь шүү дээ. Дараачих нь лимба буюу зууралт. За зууралтын талаар түрүү ярьчихсан. За ингээд 10 дугаарх нь авахгүй. Авахгүй гэдэг нь одоо нөгөө үйлийн бидний үйл маань шунал зууралтаар тэжээгдээд ингээд бид төрөл авчнаа гэсэн үг. За ингээд 11-т нь төрөх. Төрөх гэхээр бидэнд 4 янзын төрөлт байгаа. Уманаас төрөх, өндөгнөөс төрөх, чийг ба дулаанаас төрөх, хуйлж төрөх гэсэн 4 янзын төрөлт бий. За ингээд 12 дахь нь өтлөх ба өөхөх гэж байгаа. За өтлөх гэдэг нь бидний энэ 5 цогц өтөлж хөгшрөхийг хэлж байгаа. Үхэл гэдэг нь 5 цогц салахыг хэлж байгаа. Эдгээр 12 шүтэн барилдлын энэ 12 зүйлийн одоо ийм нэг гинжин хэлхээ байна гэж бодъё. Гинжин хэлхээ. Эдгээр хэлхээ яг энэ дарааллаар л явагдана. Үргэлж энэ дарааллаар байдаг. За тэгэхээр энэ 12-ыг одоо ингээд ерөнхийд нь хуваагаад үзэх юм бол эхний 3 нь мунхаг, үйл, ухамсар 3 нь тусгалын хэлхээ. Нэр дөөрс 6 мэдрэхүү харьцаа мэдрэмж гэдэг дараачийн 4 энэ хэлхээ нь туссан хэлхээ. За шунал зуурал авахгүй гэдэг нь бүтээгч хэлхээ. За ингээд төрөх, хөтлөх өгөх нь бүтсэн хэлхээ гэж явдаг байна. За ингээд яг дараалалаараа явж байгааг та бүхэн анзаарсан биш? Энэ тусгагч хэлхээ байж иж тусгалын хэлхээ нь гарч ирээд бүтээгч хэлхээ нь байж иж бүтсэн хэлхээ нь гарч ирээд байгаа. Эхний 3 нь дараачийн 4-ийнхөө шалтгаан болоод за тэгээд энэ 3 дахьч 3 нь сүүлчийн 2-ийнхөө шалтгаан болчихж байгаа. Энэ 12 зүйл чинь 6 шалтгаан, 6 үр дүн байгаа гэдгийг та бүхэн ойлгосон байх. Эдгээр 12 хэлхээ барилдлага гэж байгаа. Энэ бүрэн ингэж эргэлдэж одоо энийг одоо бүрэн ингэж үзэж өнгөрүүлэхийн тулд 2 төрөл дээр авч үзэж болно, мөн 3 төрөл дээр авч үзэж болдог байна. Арай хурдан байдлаар 2 төрөл дээр авч үзнэ, эсвэл удаан байдлаар 3 төрөл дамжуулаад ингэж авч үзэж болдог байна. Хамгийн хурднаар нь л энэ 12-ыг гүйцэнэ гэхэд 2 төрөл хэрэгтэй байх нь шүү дээ бидэнд. За ингээд 12 шүтэн барилга бүтэн эргэхийн тулд 2-оос 3 төрлийг дамждаг. За тэгээд эргэхдээ 2 янзаар эргэнэ. 2 янзын үр дүнг авчирч эргэнэ гэх юм уу? За эсвэл сайн төрлийг олно, эсвэл муу төрлийг олно гэсэн ийм 2 янзаар эргэнэ. Эдгээрийн эцэст эсвэл жаргалтай төрлийг авнаа, эсвэл зовлонтой төрлийг авнаа гэсэн үг. Энэ бүхнийг ингэж мэдэж авсны төгсгөлд одоо бид энийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх юм бэ? Гэх юм бол бид 3 төрөл дээр авч үзнэ.
Яагаад гэвэл өнгөрсөн төрөл одоо энэ амьдарч байгаа бидний амьдрал. За тэгээд ирээдүйн төрөл. Ирээдүй хязгааргүй. За ирээдүйн төрөл одоо цаг өнгөрсөн төрөл гэхээр өнгөрсөн нь мөн хязгааргүй олон байгаа. Энэ насанда ямар нэгэн таагүй үйлийг эдэлж байгаа бол таагүй мэдрэмж амсаж байгаа бол тэр бол урдын хийсэн үйл байх нэ. За ингээд та ирэх төрөлдөө цаашдаа янз бүрийн тааламжгүй зүйлийг амсахгүй юмсан гэж бодох юм бол одоо хийж байгаа үйлдэндээ анхаарал тавих нэ. Тэгэхээр бидний бүх үйл бие, хэл, сэтгэл гурвын аль нэгээр үлдэгддэг. За бие, хэл, сэтгэлийг бид 3 үүд гэж нэрлэдэг. За бидний ухамсарын улс суурьнд ерөөсөө бүх төрлийн потенциал агуулгаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Сайхан амьдрмаар байна уу? Муухай амьдрмаар байна уу? Жаргалтай баймаар байна уу? Зовлонтой баймаар байна уу? Баян баймаар байна уу? Ядуу баймаар байна уу? Бүх төрлийн бүх потенциал бүгдээрээ агуулгаж байгаа. Таны энэ 3 үүдээр хийх тэр үйлдэлээс шалтгаалах гээд байна. 3 үүдэл хянаж чадах юм бол бид алдаа гарахгүй яваад ах бололцоотой байна. Өнгөрсөн төрлийг бид одоо яах чаргагүй тэрийг үнэхэрийн урдын төрлүүдэд үлдсэн үлийг яах чаргагүй юмаа гэхэд ирээдүйчин бол бидний атганд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ 3 үүдээ одоо яаж сахих юм бэ гэхээр л 10 хар нүглээс холхын явах хэрэгтэй. 10 хар нүглийг цээрлэх хэрэгтэй. 10 цагаан буйныг үйлдэх хэрэгтэй. Таны хийх ёсгүй 10 зүйл байна. Таны хийвэл зохих 10 зүйл байна гэсэн үг. Биеэр үлдэх 3, амаар үлдэх 4, сэтгэлээр үлдэх 3 нийлээд 10 хар нүгэл гэж бий. За ингээд эртний спутын шашинтай энэ манай монголчуудын хувьд 10 хар нүгэл 10 цагаан буйныг маш сайн мэддэг учраас энд давтан одоо тоочод явах бай. Тэгвэл энд бидний ойлгох ёстой зүйл юу юм бэ гэхээр бидний сэтгэлийн ухамсарын суурьнд бүх төрлийн тэр үрн байгаа шүү гэдгийг л мэдэх хэрэгтэй. Байгаа шүү. Нөхцөл нь бүрэлдээд ирэхийн цагт тэднээс чинь боловсроод гараад ирдэг юм аа. Тэр нөхцөлийг нь л өгөхгүй байх хэрэгтэй байхгүй. Муу үеийн өрүүдийг боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй, харин бид сайн үеийн өрүүдэд тэрийг ёстой боловсрох, дэлгэрэн цэцэглэх тэр сайхан нөхцлүүдийг бүрдүүлж өгөх ёстой маа. Биднүүсийн ерөөсөө өдөр тутамдаа хийж байх ёстой зүйл бол тэр. 3 үүдээрээ дамжуулж 10 хар нүглийг аль болох бага болж өгвөл бүр үлдэхгүй байх. Тэдгээрийн эсрэг ерөндөг болсон 10 цагаан буйныг чадхынхаа хэрээр үйлдэж явахыг хичээх хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр гадаалж байна. Дараагийн хичээл дээр бид үеийн өрийн боловсрол, за тэгээд үйлийг ариусгах аргын талаар ярилцсанаа. За баярлалаа.